За сайн байцгаана. Өнөөдөр та бүхэнд Docker-ийн ээлжинд яаж суулгах вэ гэдгийг заана. За Docker суулгаснаар хэдүүлээ нөгөө Nathan гэдэг автоматжуулалтаа хүссэн хэмжээгээр ашиглах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжинд энэ download Docker desktop гэдгийг дараад энэ дотроос Windows ашиглаж байгаа бол Windows-ийнхаа сонголтыг, Mac ашиглаж байгаа бол Mac-ийнхаа сонголтыг хийнэ гэсэн үг. За тэгээд тэрийгээ дараад татаад эхэлчихнэ. За татсныхаа дараа install хэдүүлээ ажиллуулна. За installer маань татагдаад дууссан. Одоо хэдүүлээ installer-аа онгойлгоно. За installer-аа Docker-аа суулгаж эхэлнэ. За тэгээ close and restart гэдгийг дараад за компьютер restart хийсний дараа ингээд Docker маань өөрөө суудсан. Тэгээд ингээд гараад ирнэ. Тэр нь болохоор accept гэдгийг дараад ихэд Docker маань суучлаа. За одоо хэдүүлээ энэ VSL update гэдгийг хийнэ. Нэг хийлгэхийн тулд Windows X тэгээд дараад iOS-гээ дараад PowerShell-ээ асаана. PowerShell дээр болохоор VSL update гэдгийг хийчихнэ гэсэн үг. За энийхээ yes-ийн дараад за энийг уншиж дуусгах бүлээн гэсэн үг. За Windows Subsystem for Linux has been installed гэж байгаа. За энэ маань ингээд болсон. За try again гэж дараад үзье. За ингээд Docker маань амжилттай суугаад амжилттай хаслаа гэсэн үг байгаа. За энэний дараагаар хэдүүлээ Nathan-ыг яаж энэ дээр Docker дээр компьютер дээр яг өөртөө ингээд суулгах юм бэ гэдгийг дараагийн хичээлээр орноо.